Хэмгшүү Норвын Алтууыг асуулт асууж өглөө. За би энэ аудитын газраас асууч. Та бүхэн ингээд өмнө шийдгэл байсан л да. Энэ төсвийн ямар болж өгөөд аудитор оруулаад гаргадаг. Тэгээд ийм байж танай аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй болохоор яадгийг. Та нар ингээ 18 онд аудит хийгээд 18 онд сангийн яамд зөвлөмж өгсөн байна. Ерөнхий сайдад бас. Тэгээд бүрэн хэрэгжүүлээгүй 65% байна гэж ütсэн байна. 18 он шүү. 19 онд та нар одоо энэ чинь 19 оных хийж байгаа шүү дээ. 19 оных дээр та нар бас сангийн сайдад юу гэж хэлсэн гэхээр сүүлийн 3 жилийн байдлаар нэгдсэн төсвийн орлогын өсөлтийн хурд саарчээ шүү. Зарлагын чинь өсөлтийн хурд идэвхжих хандлагатай байна шүү. Төсвийн доктортой байдгийг хангаж ажиллагээд бас зөвлөмж өгсөн юм байна. 2 жил та нар юм хийх байх юм өгд юм байна. Тэгсэн чинь одоо өнөөдөр бид нар юу ярьж байгаа вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-тэй тэнцүү төсвийн халдагдлын тухай яриа сууж байгаа. Ингээд хааны лав одоо олон жил ажилласан баг. Сүүлийн 2 жилийн зөвлөмжийг чинь ингээд биелүүлэх болохоор яадгийг, ямар санкц байдгийг. Юу байт юм аудитах. Нохоо хоцсон ч боддгүй юм байна шүү дээ. Ингээд нэг юм бичээд тэн дээрээс уншаад байдаг. Тэгэд ямар хэрэгтэй. Хуулиар юу вэ санкц? За 82 тэнгис. За ер нь бол аудитын төрийн аудитын тухай хуулиар бол хариуцлага тооцох заалтууд бол нэлээд байгаа. За тэгээд шаардлага өгөх, за мөн акт тавих, хууль хяналтын байгууллага шилжүүлэх гэдэг ийм заалтууд. Зөвлөмжийн хувьд бол зөвлөмжийг дагсан хариуцлагын санкцууд бол хуулиндаа бол хурцлаг байдаг. Яг энэ нь бол манай эрх зүйн дан ганц Монгол улсад биш, ер нь нийт дэлхийд даяар аливаа зөвлөмж бол бас санкцыг дагуулдаг. Өөрөөр хэлбэл ийм ажлыг сайжруулах ийм асуудал байна. Ингэж засаглалаа сайжруулаараа гэсэн асуудлыг хийхгүй байгаа нь өөрөө тэр одоо төсвийн ерөнхийлөн зарагч байт юм уу? Тэр хүмүүсийн бас одоо хариуцлагагүй байдалтай ажлаа сайжруулаагүй байгаа байдал бол байгаа. Гэхдээ харамсалтай нь өнөөдрийн үйлчилж байгаа эрх зүйн одоо хуулиар бол дагсан зөвлөмжөө биелүүлээгүй гэж дагсан хариуцлага байхгүй байгаа. Шаардлага болон акт элдв төлбөр ийг дагсан хариуцлага бол байгаа гэдгийг бол хэлэхээр байна. Төрийн аудитын байгууллага бол аливаа зөвлөмжийнхөө биелэлцийг бол заавал араас нь дагж авдаг. Зөвлөмжөө гаргаад өгдөг. Аудитын улсын төрийн аудитын стандарт дээр нь өөрөө гаргасан шийдвэрийнхээ араас нь follow up буюу заавал юу болж байгаа талаараа эргэж холбогдож нэгч явдаг учраас эдгээр манай зөвлөмжүүдийг бол биелүүлээгүй байдаг боловч гэсэн төрийн аудитын байгууллага ерөөсөө зүгээр сууддаг. Тэр биелүүлээгүй талаар нь вебсайтуудаараа тавьдаг. Холбогдох дээд шатных нь одоо байгууллагын удирдлагуудад нь шаардаж явдаг. За инчлэн урд өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй 65% гүйцэтгэлтэй байна. Тэрхэн одоо сайдаа гэд бол хэлж байгаа нь энэ өөрөө бас урд зөвлөмжөө биелүүлэх гэж шахаад явж байгаа. Энэ яг аудитын стандартаар хийгдэх ийм ажил байд юм аа. Энийг бол ингэж хэрэгжүүлж явж байгаа. Яг огт хэрэгжүүлээгүй зөвлөмж бол одоогор бол байхгүй. Яг одоо ингээд зөвлөмжийн тэр гээд ингээд нэг бүрчлэн дурж болох боловч зарим тэр 65 гэдэг нь бол бас нэлээд тийм хэрэгдэх чатандаа явж байгаа зөвлөмж гэдгийг бас анхаарал таах хэрэгтэй.